За бүгдээрээ сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээл эхлэхээс өмнө нэг ярилцах зүйл байна. За тэрний юм хэлээ манай School Community маань одоо удахгүй paid болж эхэлнэ. За яагаад paid болж байгаа юм бэ гэхлээр би хэдэд удаагийн бас Google Meeting болон хичээлүүдээр бас хэлжсэн. За манай School Community маань бусад community-гаас бас ялгарх зүйл нь юм бэ гэхлээр бид нар нэг асын хараатай ажиллана. Бид нар digital nomad-ыг бий болгож хүн болгон digital nomad болж интернет мөнгө олох боломжтой нөхцөл байдлыг үүсгэнэ. За тэгэхээр бол бид нар бие биендээ илүү нэг connection үүсгэж илүү хайрцах үүднээс бид нар e-commerce-ийн hub-ыг бас байгуулсан байгаа. За e-commerce-ийн hub дээр бас хамтдаа ярилцаад ах юм бол илүү нэг ойлгох нөхцөл байдалд хүрч ирнэ. За гурав нь болохоор манай Scaled Logistics-ийн supporting үйлчлэг авах боломжтой. Энэ болохоор dropshipping үйлчлэгээ байгаа таны бараа чинь манай каргогоор ирээд таны үйлчлэгч рүү чинь хүрэхин процесс нь болохоор та манай School-ийн гишүүн болчих болно процесс нь болохоор бас өнгөө болоод эхэлж байгаа учраас бид нар хамгийн байж болох боломжит price дээр тавьсан байгаа. Энэ болохоор $29 үнэтэй. За тэгэхээр манайх дан ганц сургалт зарж байгаа гэж манайхан бас ойлгож болохгүй. Бид нар бас давхар сервисийг та бүхэндээ офер болгож байгаа учраас одоогийн байдлаар байжлах хамгийн үнэгүй хэлэх боломжтой хичээлүүдийг одоо байршуулаад дуусч байгаа учраас удахгүй paid болгосны дараа манай хичээлүүд нь аль бие усны мэргэжлийн яг бодит туршлаган дээр үндэслээд явагдах учраас хэдүүлээ ингээд trust and progress ингээд хичээл рүүгээ орцгоё. Баярлалаа. Мацхан бүгдээрээ за өнөөдрийн хичээлээр dropship гэж юу юм бэ онлайн мэдэн. За тэгээд dropship Монголд бас их боломжтой мөнгөдөл дээр бас жоохон ярилцъя. За тэгээд онлоос гадна ямар ч скриншот хийж байгаа бусад төлбөрүүдийг жоохон харна цагаас. Тэгээд миний усны маань нөгөө нэг Ingrid mic масаа биевдээ ажиллаа. Тэгээд миний чигшний микаар бас хэрэг сайн мэдгүй бүр болохгүй бол би шууд гаргасныхаа микээр явчихна гэсэн. За тэгэхээр ер нь яг үндсэн dropship гэж яг юу юм бэ гэдэг төлөв ойлгохтой авцгаая. За dropship юу за dropshipping нь болохоор бүтээгдэхүүн өөр дөрөв нөөцлөх харуулахгүйгээр харин үйлчлэгчээс захиалга ирэхэд 3 дахь талын нийлүүлэгч рүү үйлдвэр агуулга гэх мэт захиалгыг дамжуулах ухааны нийлүүлэгчийн шууд хэрэглэгч рүү бараг илгээдэг бизнесийн загвар. За би ясаа зүгээр уншчлаа. За та нарт тайлбарч хэлэх юм бол шүү дээ. Бид зүгээр 3 дахь зах зээл гэдэг нь нэг бид дундын дууч хийнэ гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарах байгаа тэр бараа бүтээгдэхүүнүүдээ болохоор өөр дээрээ хадгалах шаардлага байхгүй. Та тэр бараа бүтээгдэхүүнийг зарж ийна гэдэг өөр хөдөлгүүр дээрээ байршуулаад тавьчих юм бол та тэр бараагаа шууд үйлдвэрээс нь шууд хэрэглэгчд рүү шууд илгээх боломжтой болж байгаа. Тэр дунд нь та бараагаа өөрөө хөргөж өгөх шаардлага байхгүй. Нэг өсөндөө та дундын дууч хийгээд дундаас нь барааных нь мөнгөн дээр нь жоох ашиг нэмээд мөнгө авч ийна гэсэн үг. За тэгэхээр нөгөө нь болохоор за каргоны мөнгө, барааны мөнгө ингээд хөрөлтийн мөнгө ингээд төлөөд за нэг үнийн дүн танд төлнө. За та тэр дундаас нь өөрийнхөө ашиг нэмээд за тэгээд хийж байгаа учраас танаас ямар ч илүү нэг гарах зардал нэг хил байгаад шаардлагагүй. Танаас хамгийн гол нь чухал гэсэн хэдий скиллүүд бол шаардлагатай. За тэгэхээр dropshipping-ийн одоо давуу талууд нь яг юу юм бэ гэхээр за нэг та бараа нөөцлөлдөггүй байх нь за хоёр захиалга ирэхэд шууд нийлүүлэгч рүү дамжуулна. За тэгээд нийлүүлэгч барааг хэрэглэгч рүү шууд хүргэн. За тэгээд та ашигтай үнийн дүг тавьж зөрүүгөө ашиг болох боломжтой. За тэгэхээр ерөнхий dropship-ийн онлайн бол иймэрхүү байж таарлаа. За тэгээд бидний ерөнхийдөө бол хийх ёстой дөрвөн чухал зүйл юу юм бэ гэхээр анхаарах дөрвөн чухал зүйл. Нэгт бид нэр дэлгүүрээ байгуулах хэрэгтэй. За бид эхлээд ямар төрлийн бүтээгдэхүүн зарах гэж байгаагаа судлаад бүтээгдэхүүн зах зээлийг судалж захиалгаар авбал эр тохиромжтой эсхийг нь судлах нэ. За тэр нь юу юм бэ гэхээр бид нар ямар төрлийн продакта зарах үгүй юу гэж сонгоно. За яагаад вэ гэхээр одоо хүн болгон хятадаас бараа бүтээгдэхүүн захиж авч өөртөө авч чадж байгаа учраас хүн болгон одоо 7-14 хоног хүлээгээд энэ барааг ингэж Монголд авчиж ирнэ гэх юм бол дуртай хүн бол байхгүй бах. Жишээлбэл ялангуяа ийм хүн микцийг зарж байгаа тохиолдолд dropship дээр ерөөсөө явахгүй. За яагаад вэ гэхээр энийг гараа шууд дэлгүүрээс шууд авах боломжтой учраас. Тэгээд дэлгүүрдээ зарж байгаа хүн та өөрийнхөө ашиг нэмж байгаа нь барыг ялгаагүй учраас хүмүүс яг юундаа шуурж идэм байлаа. За их тохиолдолд яг хувцсан дээр бол яг ингээд шуурнаас гадна за хүмүүсийн захиалгаас айдаг, хүмүүсийн захиалж чаддгүй зүйлийг нь өмнөөс нь захиалга хийгээд авах боломжтой. Жишээлбэл хагарах аюултай эд зүйлс за хом одоо грин декор эсвэл зурагт мурагт гэдэг ч юм уу тэ иймэрхүү байдлаас захиалга авах боломжтой. За тэгвэл за ямар нэгэн бараагаа сонгоод энэ зах зээл дээр бас үн мөнийг судлаад тэр боломжтой юм аа гэдгийг судалсныхаа дараа хэлээ. Яаж захиалга органикаар нийт төр зарцуулахгүйгээр олох юм бэ гэхээр бид энэ content marketing traffic хэрэгтэй. Content and marketing за тэгээд traffic хэрэгтэй. За traffic гэдэг нь болохоор зөвхөн анхаарал татна гэсэн. Бид content marketing хийж тэрнгээрээ бид traffic өөрийнхөө дэлгүүрлүүг оруулж ирнэ гэсэн. За бид контентоор хэрэглэгчдийн анхаарал татаж дэлгүүрлүүг оруулах хэрэгтэй гэдэг энэ ч бичсэн байна.
За энэ бол мэдээж хэрэг үнэн. Бид нар контент маркетинг өөрсдөө хийж болно да эсвэл өөр ямар нэгэн тийм сошиалээс авч болно. Жишээлбэл за TikTok-оос авах боломжтой. За өөр ямар төрлийн контент табо дээр бас бичлэгнээ дээр байдаг. За ихэвчлэн бол бид нэр бол TikTok-оос бичлэгнүүдийг авчдаг. За бид бас өөрсдөө нэг бараа бүтээгдэхүүн оруулж тэрийг бас бичлэг хийгээд авах боломжтой тий. За тэгээд тэн дээр амиг бол хүүг татаад бла бла бла. За энийг хэдлээ бүр ингээ харж байгаа дэлгэрэнгүй би дараа нь тайлбарлаж өгье. За тэгээд order and payment буюу за таны traffic татаад дэлгүүр чи орж ирсэн бараа чи нэг хүн авъя гэх юм бол тэр хүнээс одоо ашигын маржингаа тоололоо. За энэ ингээ бүтээгдэхүүн тэдэнд дүүн үнэтэй гэдэг нь аймаг гоо ингээ чатбот ухсраад ч юм уу те. За тэгвэл нэг нөхөр захиалга өгнө. За тэр захиалганаас хэдлээ захиалгыг нь аваад за мөнгийг нь аваад за тэгээд зүрх мөнгө бодож аваад за тэгээд урдаас бараагийн захиалж өгөөд за тэгээд бараа нь манай Sklad Kagon дээр ирчих юм бол тэрнээс шууд танаа захиалгач юм шууд гэлөө нөгөөд шаардлагатай одоо хүргэж өгнө. Тэгэхээр энэ дунд болохоор ямар нэгэн байдлаар бид нэр та гэрээсээ гаргах шаардлага байхгүй та хөдөө орон нутгаас хийх боломжтой очиж байгаа гэж бас ойлгож болно. Drop shipping болохоор ерөнхий нэг иймэрхүү ойлголттой. За тэгээд за энэ зургийг харж юм бол за энэ бол мэдээж хэрэг за үйлдвэрийг ойлгож хэрэгтэй. За ямар нэгэн одоо customer за таны дэлгүүрээс за бараа бүтээгдэхүүн sales order орж иж байгаа тий. За sales order ингээд орж ирэнгүүт та хоёрт нь болохоор энэ үйлдвэрээсээ буюу табо пинодогоос ингээд purchase буюу энэ барааг худалдаж аваад за авсан бараагаа за шууд delivery дээр өгөөд хүргэлтэндээ өгөөд за шууд customer-д өгөх боломжтой гэдэг процесс байна. За тэгээ бүр ойлгохгүй бол нэг иймэрхүү байна. За customer танаад дэлгүүрээс чинь бараа бүтээгдэхүүн авна. За supplier-д нь болохоор нэг табо пиндодоо байх боломжтой. За тэгээ бараа бүтээгдэхүүнийг табо пиндодоос авч жагаад шууд supplier буюу яг шууд табогоос шууд манай ирээний хаягийг оруулаад ирээний хаягаас шууд манай Улаанбаатар ирээд Улаанбаатараас шууд танаад энэ customer-ийн чинь гэрээ хаяг нь байх юм шууд энэчнээс шууд сургалтанд өгөх бас боломжтой тий. За иймэрхүү байдлаар dropshipping-ийн модал маань ерөнхийдөө ерөнхий онол нь ингээд дуусаж байна. За тэгээд хэдүүлээ одоо screen share хийж ягаад бусад дэлгүүрүүд Монголд яг яаж явуулдаг гэдэг хичээлийг л одоо харцгаая тий.